За яг ингээ бүрэн бүрэлдэхүүнээр яг одоо хотоос 10 дугаар оролдоо судалж байна. Хамгийн сүүлийнхээ 2 хүнийг аваад тайлж байна. Зандаа байлаа. Бид цуглаанаа тараад удаан хугацаанд залбирч төлөвлөж байсан сайн мэдээнийхээ аялалд ийхүү баяр хөөртэйгээр хөдөлцөөлөө. Бидний очих ёстой газар Улаанбаатараас 400 гаруй км. Бид замдаа баяр хөөртэйгээр Бурхныг магтан алдаршуулж байлаа. За бид нэр одоо ингээд Улаанбаатар хотоос 330 км газар яриад энэ Үлзий цум дээр Харанхай аймгийн Үлзий цум дээр ирсэн байна. За одоо ингээд энд оройн 8 цаг 35 минут жоохон бороо шивэрч байна. Тэгээд одоо байрлах газраа одоо эндээс суух гад бензинээ дүүргэж авчаа. Тэгээд одоо цаашаа байрлах газарлаа явах гэж байна. За ингээд дуудахгүй болсон. Хотод гараа баг 9 цаг явсны дараа бид Дэлбэ гэдэг нэг айл ирлээ. Отгон баяр гэсэн тийм. Баяр буян. Гэхдээ Дэлбэ гэдгийг хочтой юм лээ. Тэгээд одоо отохгүй найлдаа бид ингээд суушаад. Тэгээд явсан махна барина. Өнөөдөр энд хоноглоод тэгээд мараашнаас бид тааштай яаж 4-5 өдрийн үргэлжлэлээр ялцах юм байна. Тэгээд ямар ч юм дизний ивэлэр ирчлээ. Тэгээд эхний өдөр маань эхний орой маань ямар болсон мэдэхгүй байна. За тэгээд хаяанд ямарсан аяг цаглаад бороо орж байна. За Ямарсан махнагийн баримжаа харсан. In the darkness and in the flood. You're there with me. You're there with me and in the desert and in the sun. За манай үйлчлэлийн багийнхан Дэлдээхийн ардхан буюу Алтайгийнхан нэртэй бүгдээрээ хонь яргаа байж байна. За бүгдээрээ хож харцгаая. Яаков аймж дараатын идэж болсон болтой. Яаков ихэд гашуудан зогсож чадахгүй уйлаар байлаа. Аамд уйлал гэсэн шүү дээ. За тэгсэн чинь Яаков яасан бэ? Дондрлаа. Үйлчлэл ямар шүү? Хийж чадах юм байхгүй жоохон сэтгэлтэй юм байна. Тэгсэн энэ дээрээ сайн айлын дээрээ тэгээ ямар ч байсан хитэн хонь хураг яаж өглөө хайчилж өгсөн. Тэгээ би бол хайчилсан юм байхгүй маа залуучууд сайн юм байна уу? Баги хитэн хэрэг. Оо ерөөсөө амар хэрэглээ. За тал хонь. Энэ харжаач юу бол үсчий ихэд бол асуудалгүй. Хонь малны өсч юм хийж болж байна. Явандаа суурхал юм байна. Аха. Хаач их гоё. Гэртээ. За одоо барыг бүх хоньоо хэрэгаад дуусчихна. Эдгээр малчдад шин сэтгэлээсээ тусалж үйлчилсэн боловч бидний хамгийн том зорилго мэдээж Есүс Христийн гайхамшигт сайн мэдээ юм. Харин энэ хүмүүсийн хэрэгцээ нь юу юм болоо? Малчид зүрх сэтгэлдээ юуг хүсэмжлэн вэ? Одоо хэдэн ямаас авах вэ? Нийт 50 хэдэн юм аа. 50 дэм аа. Бүгдийн сах уу? Бүгдээ саа. Өглөө норон мандахаас жаргах хүртэл зогсолтгүй ажилладаг малчид их ядардаг нь ойлгомжтой. Бидний багахан эмнэлгийн үйлчлэл тэд нарт юунаас илүү чухал байсан юм. Ганц эмчилгээ хийж үзэв. Одоо харин
татдаг. За. За. Яа та мандах руу. За, эхлээш одоо энэ шийдвэрлэх тулаан байж магадгүй. 1 2 3 Татаа тунгаа тоглоно. Татаа тунгаа. Би эндээс гоё үг өгнө. Тэрийг эхний 1-р шатнд яах вэ гэхээр амаараа нөгөө тайлбарлаж хэлнэ. За, тэгээд багаас 2 хүн гараад ирээрээ. Нэг ууттай. Энд ууттай. Нэг урд хөвгтэй гэдэг. Тэнгэрүү. За. Юудаас юу гашдгийг? Бүтэн өдрийн турш үйлчлсэний дараа бид нарт сайн мэдээг хуваалцах боломж гарсан. Монголчуудын зочлонтгой нээлттэй зүрх сэтгэл нь тэд нар сайн мэдээг хүлээн авахд аль хэдийн бэлэн гэдг нь харагдаж байлаа. Гэвч муурын сүнс сатан энэ газрыг хүлж Есүс Христийн сайн мэдээний цогийг унтрааж буй мэт. Бидний хийх ёстой зүйл бол энэ газрын төлөө үргэлжлүүлэн залбирах юм. Эрэгтэй эмэгтэй хүний бүтээгээ тэд гарыг өгчээ. Тэрэн готой бурхан хараад яасан гэдэг энэ ганц хүн болвол энэ одоо зүйлийг эзэмшиж одоо чадахгүй юм байна. Тэнгуут босч ихтэй болсон байгаа байхгүй юу? Тэрэн готой Адам гэдэг ихтэй хүний бүтээснийхаа дараагаар унтж явах нь хавирганаас нэмэгтэй хүний бүтээсэн. Бурхан манай үйлчлэлийн багийг Отгон баярынхаас өгийн нуурын ардхан зуншиж буй нэмэх жаргал ахын хороо хөтөлсөн юм. Гэтэ хамгийн гол нэг зүйл нь бол тэр энэ талд энэ утгаас ямарсан сүнсний үддэж Давид ч тэр хүн гарч иж Монгол итгэж хүмүүсийг бас ангидах өдөртөх тийм гарч ирэх гэж бодчих. Магадгүй бидний сайн мэд тараас тэр нялх хөвгдөж байж болох юм. Бидний шинэ өглөө магтаал залбирлаар эхэлж нэмэх жаргал ахынд малын хаваржааг шинэ газар барьж өгөх ажил маань ундралаа. Ажлынхаа хажуугаар сайн мэдээг хуваалцаж бид үйлчлэлээрээ Есүс Христийн мөн чанарыг харуулахыг хичээж байлаа. Мөн чуулганыхаа 20 жилийн ойд Бурханд барьж буй том бэлэг гэж бодож байна. Донdoрлоо ядарч гинөө. Холт суулгах ажиллаж амархан биш юм байна уу? Эмэгтэй хүний лав ажил биш байна. Гэтэ одоо бол амар сайн хийдэг болсон байна шүү дээ. Уучлаарай. Чиний зааж өгсөн үү? Бурхан чамд хүчийг өгж байгаа хаа. Бурхны хүчийг аваад. Бурхны хүчийг авж байгаа. Тэгээ. Одоо газ дууслаа. Аха. За одоо бидний ажил бараг 80% явж байна. Одоо энэ жижиг амбар хийчих юм бол бид нөө одоо хаваржааныхаа дээврийг тавьж эхнэ. За энэ 3 өдрийн турш хүүхдүүдээр туслаад миний сэтгэл хүндэр байна. Нөхөр их таяр бол одоохондоо манай нөхөр байхгүй байна. Ажилд явцсан байна. Тэгээд бид хоёр одоо сэтгэл хүндэр энэ хүүхдүүд их баярлж байна. Ясанч надад хайр байхгүй
амьдралын талаар нь хүүхдүүдэд ярьж өгч гисэн тайлбарлаж өгсөний тухай бид сайн ойлгож авлаа. Манай 3 хүүхэд ч гэсэн сайн тайлбарлаж өгсөн баг. Тэгээд хоёр ч гэсэн ойлголоо. Манай нөхөр харин даанч юуг нь үзэж чадсан ба концертыг үзэж чадсангүй. Тийм учраас би өөрөө үзсэн болохоор энийг ойлгож авлаа. Ямар учиртай байдгийг мэддэг байсан. Энэ хэдийн тайлбарлаж өгсөн энэ ном өглөө тэр энэс нь уншаад тэр учир утгаас ойлгох байлгүй. Тэгээд та хэдтэй одоо ингээд гот явагдсан байгаагаар нь уцаар холбогдож байна. Холбоотой байна биз? Мал аниама мал хөөтний таалагдсан тэр ингээд байгасаа гэж хүсэж байна. За бидний аялал ингээд дуслаа. Аминчуудаа та нарыг уриалж байна. Бүгдээрээ сайн мэдээний илгээлтээр явцгаая. Энэ газар бид ус цас мэт хэрэгтэй.